Өнөөдрийн сургалт бол цагийн менежментийн сургалт хагас өдрийн 9-12 цагийн хооронд сургалт байна. Цагийн менежментийн сургалтын эхлээд бол хөтөлбөртөө хэдүүлээ танилцъя. Тэгэхээр хөтөлбөр бол нэгдүгээрт цагийн менежментийн танилцуулга. За дараа нь бол зорилгоо тодорхойлох. Үүний дараа бол нэн тэргүүний зорилгоо тодорхойлох. Цагийн менежментийн арга хэрэгслүүд, техникүүд, мөн өөрчлөлтийг удирдах гэсэн сэдвүүдийн хүрээнд хагас өдрийн сургалт болох юм аа. Эхний сэдв бол цагийн менежмент сайн байх гэсэн сэдв байгаа. За энэ дээр бол мэдээж хүмүүс бол ажил дээр яриад ажлын байран дээр ажил үргээ бол их үр дүнтэй хийж гүйцэтгэх, бүтээмжтэй тухайн өдрөө бол бүтээмжтэй айлуулах, бүтээмжтэй өнгөрүүлэх мэдээж хүсэл эрмэлзэлтэй, зорилготой байдаг. Мөн түнчлэн бол тухайн албан хаагч маань гэхээсээ гадна бас удирдлага нь бол мэдээж тухайн ажил үүргийн даалгавруудыг цаг хугацаанд нь үр дүнтэй хийж гүйцэтгэхэд бол энэ удирдлагуудын зүгээс ч гэсэн энд эрг байдалтай ханддаг. Тэгэхээр цаг бол мэдээж бид нар бол ярьдаг алт гэж байгаа. Тэгэхээр цагийг бол хамгийн ухаалаг ашиглах нь маш чухал. Тэгэхээр цагаа бол ухаалаг илүү ухаалгаар ашигласнаар бол та өөрийгөө удирдах сурна. Дээрэс нь бол стресс ажлын байранд стрессийг бууруулна. Ингээд мэдээж өөртөө илүү цаг гаргах боломжтой болох нь. Тэгээд зорилготой хүрэхэд туслах юм аа. Ухаалаг зорилго буюу смарт зорилго тавих гэсэн сэдэв. Тэгэхээр мэдээж цагийг үр дүнтэй илүү үр бүтээмжтэй ашиглахад бол зорилго бол маш чухал. Зорилго бол их тодорхой юм байх ёстой. Тэгэхээр ухаалаг буюу смарт зорилго тавих талаар хэдүүлээ ярилцъя. Тэгэхээр түрүүний тэр слайдн дээр байгаа ухаалаг зорилго гэдэг бол ямар байх ёстой вэ? Ямар элементүүдийг агуулсан байх ёстой вэ гэдэг гэх юм бол мэдээж зорилго бол тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл хүн болгон энийг ойлгосон, мэдсэн байх ёстой байх зорилгоо. Дээрээс нь зорилго бол хэмжигдэж болох байц, хэмжиж болох байц байх ёстой байх. Дараа нь бол зорилго маань хүрч болох байц байх ёстой. Мөн тухайн хүнтэй, хувийн болон ажил төрлийн хамааралтай байх шаардлагатай. Мэдээж цаг хугацаатай байх ёстой. Жишээлх юм бол нэг энгийн жишээ гэдэг юм бол өөрийнхөө эрүүл мэндийг сайжруулах үүднээс миний тавьсан ухаалаг буюу смарт зорилго бол юу вэ гэхээр өөрийнхөө эрүүл мэндийг сайжруулах үүднээс 7 хоногт 3 удаа 5 км-ийг бол алхах нь. Нэг бол 3 сарын хугацаанд алхах нэ. Жишээлбэл энэ бол ийм ухаалаг буюу смарт зорилгын нэг юм энгийн жишээ байна. Тэгэхээр одоо бол яах вэ гэхээр бүгдээрээ 4 багт хуваагдаад өөрийнхөө хувийн амьдрал болон хийж байгаа ажилтай холбоотой ухаалаг буюу смарт зорилгыг тавина. Ингээд баг болгон 10 минут үүнд зарцуулна. Дараа нь бол багаараа нийлээд өөрсдийн болон та бүхний хувийн амьдрал болон ажилтай холбоотой ухаалаг зорилтоо хоорондоо ярилцаад тавина. Гэсний дараа бол бүгдээрээ бас багууд маань өөрсдийнхөө тавьсан энэ ухаалаг буюу смарт зорилгыг бол бас тагаа хуваалцнаа. Нэн тэргүүний зорилтууд буюу англиар бол priority гэж ярьдаг. Тэгэхээр энэ нэн тэргүүний зорилтуудын талаар үзье. Тэгэхээр мэдээж тухайн өдөр хүн бол ганцхан ажил даалгавартай байдгүй, мэдээж олон өөр ажил төрөл даалгаврыг бол хийж гүйцэтгэх юм шаардлагатай болдог. Тэгэхээр энтэйгээ уялдуулаад ажлаа бол нэн тэргүүний зорилтуудаа, нэн тэргүүний хийж гүйцэтгэх ажлуудаа хэрхэн тодорхойлох юм бэ? Тэгэхээр ямар дараалтаа байх вэ гэдэг энэ талаар бол бас үзнэ. Тэгэхээр илүү цагаа үр бүтээмжтэй, үр дүнтэй өнгөрөх үүднээс тухайн өдөртөө хийж гүйцэтгэх энэ ажлуудаа бол нэн тэргүүний зорилтуудаа бол тодорхойлох нь хэрэгтэй байх нь. Мэдээж энэ бас нэг чухал зүйл юу вэ гэдэг юм бол энэ нэн тэргүүний ажил хийж гүйцэтгэх ажлын зорилтуудаа удирдлагуудтайгаа бол ярилцаж тохиролцсны үндсэн дээр тухайн өдөр хийж гүйцэтгэх ажил даалгавруудаас аль ажил даалгаврууд нь нэн тэргүүний юм бэ гэдэг дээрээ нэг дүгнэлтэнд нэг ойлголцол хүрэх үүднээс өөрийнхөө удирдлагатай энэ дээр ярилцаж тохиролцох нь их чухал юм аа. Энийг бол бас санаж явах хэрэгтэй баг. Ингээд жишээлбэл нэг өдрийнхаа ажил даалгаврыг аваад үзэхэд бол юу гэдэг 5-6 ажил тухайн өдөр даалгаврыг хийж үздэг шаардлагатай болсон тохиолдолд аль ажлаас нь эхлэх юм бэ? Аль нь нэн тэргүүний юм бэ гэдгийг нь бол тэр priority буюу нэн тэргүүний гэдгээр нь бол ангилж хуваах нь байх нь. Энд бол ангилахдаа бага, дунд, өндөр гэсэн ийм дистараллаар бол хуваарлаж болох байх нь. Дараа нь бол хийх энэ нэн тэргүүний зорилтуудаа өндөр, дунд, бага гэж ангилсныхаа дараа энэ өндөр, бага, дунд гэж ангилсныхаа ангилсан ажлуудаас алийн нэгдүгээрт хийх юм. Аль ажлыг 2-дугаарт хийх юм. Аль ажил үүрэг даалгаврыг 3-дугаар, 4-дугаар, 5-дугаар ч юм уу бас дотор нь эргээгээд дистараллаар нь ач холбогдлоор нь ингээд ирэмбэлж
хэрэгтэй байна. Жишээлх юм бол тухайн өдөр 5 ажил нэг хүн одоо юу гэдэг хийж гүйцэтгэх ийм байлаа гэхэд 2 энэ 5 ажил үүрэг даалгавраас 2 нь бол өндөр ач холбогдолтой гэдэг одоо ийм англиад орсон байна гэж үзэх юм бол жишээлх юм бол энэ 2 өндөр ач холбогдолтой гэсэн ажлуудаас тэгвэл алийг хийж эхэлж яралтай хийх хэрэгтэй юм бэ гэдгийг бас тодорхой болгох нь. Тэгэхээр гол ажлуудаа хийх гүйцэтгэх ажилдаа илүү одоо юу гэдэг анхаарал хандуулах, үр бүтээмжтэй цагаа өнгөрөх үүднээс энэ ийм дистаралдар бол ажлаа хуваарлах, ирэмлэх энэ их чухал байдаг. За ингээд энэ өндөр ач холбогдолтой гэсэн энэ ажлуудаас алийг эхлээд хийх юм бэ гэдэг дараагийнх нь бол ач холбогдлоор нь ирэмлжих нь. Тэгээд энэ бидний одоо дараагийн үзүүлж байгаа энэ веб чарт дээр байгаа энэ форматаар жишээлх юм бол ажил үүргээ энэ тэргүүний зорилт ажлуудаа тодорхойлох, ямар дистаралтай байх нөгөө бага, дунд, өндөр ач холбогдол хэр яаралтай хийх ёстой юм бэ? Ач холбогдлоор нэрэмлэхтэй. Гэт энэ форматаар энэ одоо байдлаар загвараар хийх юм бол илүү тухайн ажил өдрөө бол илүү цагаа зөв хуваарлах, илүү үр бүтээмжтэй байхад их ашиглагдаж болох үз, тус болох үз ийм загвар байгаа. Дараагийнх нь бол энэ хийх ажлын чагсаалт гэдэг дараагийн слайдн дээр харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхээр эхлээд ажлын даалгавруудаа бол чагсаагаад бичих нь байна. Тэгэхээр тухайн өдөрт ямар ажлууд хийгдэх ёстой вэ гэдгийгээ бол бичих юм чагсаагаад дараагийн баганд бол нэн тэргүүний ажлуудаа ач холбогдлоор нь ирэмбэлчих нь. Өөрөөр хэлэх юм бол бага ач холбогдол донд их гэсэн ач холбогдолтой байх нь гэдэг. За дараагийн баганд бол энэ ажлуудаа ямар дистараллаар хийх вэ? 1 2 3 4 5 ч үед ингээд бол дистараллаар нь англиар бичих юм байна. Тэгээд хамгийн чухал нь бол дараа хамгийн сүүлийн баг нь буюу гүйцэтгсэн тухайн ажлаа хийгээд гүйцэтгэгчсэн дууссан байх юм бол чек хийгээд ингээд дуусгасан гэдэг энэ чек буюу энэ юугаар хийх нь байна. Ийм байдлаар энэ хийх ажлын чагсаалт өдөр тутмын одоо өөрийнхөө ажилд хэрэглэх юм бол цагаа илүү үр бүтээмжтэй, үр дүнтэй өнгөрүүлэхэд бол тэгээд дээс нь гол чухал ажлуудад анхаарал хандуулахад их тус дэмтэй байдаг. Одоо бол энэ хийх ажлын чагсаалтан дээр хэдүүлээ илүү одоо дасгал байдлаар нэг юм багаараа ажиллах дасгал хий. Тэгэхээр 4 багт хуваагдаад багууд маань бол яг энэ хийх ажлын чагсаалтыг бол өөрсдөө бол энэ дээр хийж гүйцэтгэнэ. Тэгэхээр өөрийн хийж байгаа ажил даалгавартай болон хувийн ажил үүрэгтэй бас холбоотой, хувийн зүйлүүдтэй холбоотой хийх ажлын чагсаалтыг бол одоо гаргаж ирэх хэрэгтэй. За 10-15 минутын хугацаанд багаараа ярилцж хагаад хийх ажлын чагсаалтаа гаргаж бичнэ. За дээрэс нь энэ дээр бол яг л энэ загвараар буюу тухайн өдөр хийж гүйцэтгэх ажлын даалгавруудаа бичихнэ. Тэгээ ач холбогдлоор нь бол ажлуудаа хуваах нь. Тэгээд энэ ажлуудаа ямар дарааллаар, ямар дистараллаар хийх ёстой вэ гэдгийг тодорхойлох нь. За тэгээд тухайн ажил даалгавар маань тухайн цагтаа хийж гүйцэтгсэн бол энийг бол бас тэмдэглээд ингээд явчихж байгаа. Тэгээд ер нь бол 10-15 минутын хугацаатай баг болгон бол ингээд өөрсдийн хийх ажлын чагсаалтыг гаргаж ирсний дараа бусдаагаа одоо ингээд өөрсдийнхөө хийх ажлын чагсаалтыг хуваалцнаа. Дараагийн сэдэв цагийн менежментийн арга техникүүд гэсэн юм зарим арга аргачлалуудтай танилцъя. Тэгэхээр үйл ажиллагаагаа ажлуудаа бол төлөвлөх. Сүүлийн үед бол янз бүрийн програмууд бол ихээр болсон жишээлбэл төслийн менежменттэй холбоотой төрөл бүрийн одоо төлөвлөгөө гаргах 7 хоногоор өдөртөн за 7 хоногоор сараар магадгүй улирлаар нь ингээд бүх үйл ажиллагаагаа цаг хугацаатай төлөвлөж болох үз. Одоо энэ цагийн төслийн менежментийн програмууд бол зөндөх бас гарчихсан байгаа. Тэгэхээр аль болох ажлуудаа бол цаг хугацаа тавиад ингээд төлөвлөх нь их чухал байдаг. Тэгээд дээрээс нь том ажил хэрвээ байх юм бол ажлуудаа бол жижиг ажлуудад хуваах. Өөрөлдөх юм бол жижиг хэсгүүдэд хуваах юм бол илүү хурдан мөрдөнд хүрэх үз. Ийм ажлуудад бол том ажлуудаа хуваах нь чухал. Цаг хугацааг бол бас урьдчилан бодох, төлөвлөх ёстой байх нь. Ихэнх үед ажлын цагийн бүртгэл хөтөлж болно. Ажлын цагийн бүртгэл бол бас одоо түрүүний нөгөө хийх ажлын чагсаалттай ерөн төстөөдөө арга техник гэж хэлж болохоор тухайн өдөр ямар цагт нь ямар ажлуудаа хийгээд байна вэ гэдгийг илүү сайн мэдэх үүднээс ажлын цагийн бүртгэл хөтлөх их дэмжлэг болдог. Тэгээд 80-20-ийн одоо дүрмийг хэрэглэх гэсэн ийм зүйлүүд байна. Та бүхэн мэдээж энэ ажил карьерийнхаа энэ үйл явцад бол өөрийн гэсэн бас хэрэгэлдэг. Их үүдийн тус болдог, танд өөртөө одоо тус болдог, их дэмжлэг болдог ийм цагаа илүү одоо сайн үр дүнтэй төлөвлөх,
илүү сайн цагийн менежменттэй байхад танд тус зөвхөн болдог арга техникүүд хэрэгслүүдтэй байгаа. Тэгэхээр энэ дээрээ тулгуурлаад хэдүүлээ бас багт хуваагдаад 4-5 минутын хугацаанд одоо хажуудаа сууж байгаа хүнтэй өөрийн хэрэгэлдэг бас байнгын хэрэгэлдэг өөртөө хэрэг болдог ийм цаг төлөвлөлт цагийн менежментийн арга техникүүд энэ хэрэгслүүдтэйсээ хуваалцахгүй юу. Өөрчлөлтүүд гэсэн ийм зүйлүүд байна. Тэгэхээр мэдээж үйл ажиллагаа эхлээд ингээд явж байгаа үед ажил даалгаварт бол ямар нэгэн байдлаар өөрчлөлтүүд болол гарна. Цаг хугацааны өөрчлөлтүүд байж болно. Зам ажил даалгаврууд өөрсдөө өөрчлөгдөж болно. Шинэ ажил яаралтай хийгч байт юм эсвэл шинэ одоо бусад өөр ажил даалгаврууд орж ирж ээж болно. Тэгэхээр энэ өөрчлөлтүүдийг бол урьдчилаад төлөвлөх. Дээрэс нь энэ өөрчлөлтийг даван гарах арга замуудыг аль болоход урьдчилан төлөвлөсөн байх. Гаргачихсан байгаа төлөвлөгөөнүүдээ бол бас дээрэс нь цаг хугацааны явцад иргэн харах, дахин одоо баталгаажуулах нь их чухал байдаг. Ажил үргээ даалгах бол танд бол илүү одоо өөртөө илүү нэмэлт одоо цаг гаргах боломжийг олгодог байх нь мөн бусад хүмүүст бол илүү ажилдаа ач холбогдол өгөх, илүү одоо ач холбогдолтой үүрэг албар хийж гүйцэтгэх нь илүү одоо өөрийгөө оролцоотой байх, хувь нэмрээ оруулж байна гэсэн одоо ийм эрг сэтгэлтэй болоход бол их бас их чухал үүрэг гүйцэтгэдэг байх нь. Ажил үүргээ даалгахад бол ажлын ачааллаа эхлээд үнэлэх хэрэгтэй. Хүмүүсээ үнэлнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн ямар ажил үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх боломжтой вэ гэдгийг үнэлэх хэрэгтэй байх нь. Ямар энэ ажлын үр дүнгээ ямар үр дүнг одоо хүсэн хүлээж байгаа тал дээр ярилцаад нэг одоо ойлголцолд хүрэх хэрэгтэй. Мөн энэ ажлыг даалгаад өгсөн бол ямар нэгэн байдлаар бол дэмжлэг өгөх, тусалцаа үзүүлэх шаардлагатай. Ингээд мэдээж ажлаа бол даалгаад тухайн хүнтэй бол хариуцуулаад үлдэх. Дараагийн үйл явц бол мэдээж хянах. Тухайн ажил даалгавар маань зөв хийгдэж гэнэ үү? Үр дүн хэрхэн гаргаж гэн? Агц нь ямар байна гэдэг дээр хяналт болон үнэлгээ хийх. Энэ чухал юм. За ингээд мэдээж ажил үүрэг даалгавар хийж гүйцэтгэсэн, амжилттай одоо хийж гүйцэтгэсэн бол амжилтаа хуваалцах нь чухал юм аа. За ингээд сүүлд нь бол та бүхэн цагийн менежмент, цаг төлөвлөлт дээр бол бас өөрт хэрэг болох үс гэсэн юм арга техникүүд, ухаалаг зорилго тавих, ажлаа мөн нэн тэргүүний ажлуудаа хуваарлах, ач холбогдлоор нь бол ангиллах, дээрээс нь тухайн ажлуудаа ямар дэс дараалалаар хийж гүйцэтгэх нь илүү танд цагийн бүтээмж илүү бүтээмжтэй болох энэ талаар өнөөдөр үзлээ. Хамгийн сүүлд нь бол ямар ч байсан энэ сургалтад танд үр дүнтэй болсон байх. Тэгээд бусдтай гэр бүл болон найз нөхдөдтэй бол анхаарал халамжтай байх. Дээрээс нь бол өдөр бүр бидэнд бол шинэ өдөр бэлгэлдэгэ, шинэ бүхний эхлэл байдгаа. За ингээд та бүхэнд амжилт хүсье.